Мах жоохон хойдол хэсэг дээр ингээ хурж үзэнгүүтлээ те. Оо нөт юм байна гэдэг ч юм те. Яг тоглолтын үеэр ууж харуулсан. Тэгээд энэ хэсэг жоохон давхраа байхгүй гэдэг улмаас үргэлж татгалцсан байгаа байхгүй юу? Hello guys. Ингээд дөрөвдөг хүртэл давтаа морил. За өнөөдөр хамтдаа яах вэ гэхээр өчтөр буюу бүтсэн өдөр Рени тоглолт болсон. Энэхүү тоглолтын дээр бүр үнэхээр сонирхолтой хачирхалтай юм дэг болж өнгөрсөн. Би бас та бүхэн энийг хуваалцаж чадаа бас баяртай байна. Тэгээд энэ зүйлээс хэдүүлээ маш олон сургамжийг авах болно. Тэгээд бас маш олон өнцгөөс дүн шинжилгээ хийх болно. Бичлэг хийхээс өмнө та лайк дараад subscribe дараад өгөрөө. Тэгээд энэ надад хүрэж байгаа маш том тусуудын нэг шүү. Тэгээд би имжлэг хийхэд бол маш их цаг бас маш их судалгаа хийсэн. Тэгээд та бүхэн тэрийг нүлээд subscribe дараад өгөөрэй. Subscribe дарсан бүх хүмүүстээ баярлалаа. За хамтаа бичлэгэндээ орцгоё. Тоглолт болохоор ерөөхдөө 17 цагаас хүмүүстэй оруулсан. Тэгээд би болохоор 6 цаг үед ирээд тэгээд татгаш орсон. Тэгээд би фэнтек гэсэн болохоор ерөөхдөө яг тоглолтын хажуунаас нь утсан. Тэгээд амьдралдаа анх удаага тоглолтын хажуунаас нь үзэж байна. Тоглолт болохоор ерөөхдөө Монгол артистуудаар эхлээд төрүүлж эхэлсэн. Тэгээд энийг болохоор товшин хуваалцъя. Хамгийн эхлээд бүжгээр ихсэн. Тэгээд дараа нь болохоор Галтма гэдэг хамтлаг байдаг шүү дээ. Нөгөө намуухан гэдэг тоглолдог. Тэгээд тэр хамтлаг бол миний яг энэ тоглолтыг үзэх хамгийн том шалтгаануудын нэг байсан. Тэр үеийн тэнгэр мингэр бүр амар гоё байсан заяа. Тоглолтоос ингээл хажид тишээ харангуул нар ингээд жаргаж байгаа. Нөгөө тишээ харангуул ингээл амар гоё намуухан тоглолоо. Дараа нь болохоор манай Монгол артист XP гарч ирсэн. Тэгээд би Дойд байна гэж ерөнхийдөө андуурсан. Гэтэ хоёлаа л халдсан юм билээ. Тэгээд яалчгүй бүр ингээд ялахгүй байсан. Гэхдээ ерөнхийдөө XP байсан байлээ. Тэр хоёрыг гарч ирсээ дараа Рени тоглолтын дээр магнит гарч ирсэн. Тэгээд бүр үнэхээр гал байсан. Бүр гарч иж байгаа хэсэг мэсэг бүр киноны нэг хэсэг юм шиг санагдсан надад. Бүр бүжиг дэглэл мэглэл бүр ярилтгүй. Хөтлөж содогийн хувьд болохоор ерөнхийдөө гүйцэтгэлийг 200% хийдэг хүн бол магнит гэж ярьж байсан. Тэгээд би энэтэй бол үнэхээр саналыг байна. Ядж байгаад би талбай хажуухандаас болохоор ерөнхийдөө жоо хойноос нь харчихсан. Тэгээд ялдаж урд нь байсан бол айгу гоё санагдсан. Дараа манай Монгол артист Йод гарч ирэнгүүтлээ ерөөхдөө амар жийтл юм бүжгэлсэн. Тэгээд нэг дээгүүрхөө тайлаа, нэг доогоорхоо тайлаа. Доотлол тайлаагүй шүү. Гэтэ ерөөхдөө амар дээгүүрхөө маш их тайлсан. Тэгээд дараа манай Монгол артист Чожо гарч ирсэн. За Чожод бол юу ярих вэ? Араас нь бол нэлээд олон хүмүүс гүйдэх байх. Бүр үнэхээр гарч ирээл зөв бүгд шуугч илээ. Би ч бас Чожог бол үнэхээр сонсдог. Тэгээд Чожо ч өөрөө сууж мууж дуулж моолаа. Тэгээд бүр яж байгаа тэр өдөр бороод байсан хэлэх үү? Үнэхээр эм оруулж байгаа юм чаа. Тэгээ Чожо дээр бол би надад нэг амар том хүлээлт байсан. Тэр нь юу вэ гэхээр Яада байлуу нэг тим нэртэй дуу байдаг штэ. Тэр дууг өргөд амар сонсдог байхгүй юу? Тэр дууг дуулсан бол надад бүр үнэхээр их таалагдсан байсан. Гэтэ ямар ч тач дуулаагүй. Тэгээд дараа нь болохоор emotion хамтлаг гарч ирсэн. Тэгээд би нэг багтаа сонсчихсан баг гэж бодож чинь. Тэгээд гарч ирэхдээ бол амар сүртэй гэлсэн. Яалчгүй бүр ингэ нүргэж гарч ирж байгаа юм чинь. Та нар Attack on Titan мэдэн штэ. Тэн дээр ингэ нүргэнийг ашиглаж штэ. Яг тэгж гарчсан заяа. Амар сүртэй. Тэгээд ерөөхдөө нэгдүгээр үед дуусаад манай Монгол артистууд ерөөхдөө дуусчихж байгаа юм. Тэгээд хоёрдугаар хэсэг дээр яаж байгаа вэ гэхээр лазер шоугаар эхлээд тэгээд манай Солонгос дуучин бол гарч ирсэн. Эхний дуучин болохоор Bigon гэдэг нэг дуучин гарч ирсэн. Тэгээд Солонгост бол нэлээд бас алдартай байлээ. Тэгээд YouTube subscribe нь болохоор 45k. Гэхдээ цомог бол нэлээд их байсан. Би бол тэр артистыг бол сайн мэдэхгүй. Гэхдээ ерөөхдөө хүмүүс амар дагаж дуулдах шиг байсан. Тэр артист гарч ирэхдээ зөв нэг сонирхолтой юм нь би тайсны жоохон хойдолтонд байсан учраас ерөөхдөө хойноос нь харсан гэсэн чинь өгснийхэн тэнд жоохон юу яцсан заяа. Морчсон заяа. Тэгэхээр яасан бэ гэхээр ерөөдөө нэлээд гүйж хариж дуулдаг төрлөө хүн байсан учраас жоохон сууж мууд юм уу те эсвэл нөө газар жоохон сууж муудсан юм уу те нэг тийм байсан болохоор ерөөдөө жоохон тэр хэсэгтээ жоохон орцсон байсан болов уу гэж бодож байгаа. Би яг удаа Монголд ирж байгаа. Тэгээд та бүхнийг ингэж харж байгаад үнэхээр их баяртай байна. Мэдээж тэр өдөр нэлээд бороотой байсан. Гэтэ хамгийн сонирхолтой заяа. Бүжиглж байгаа бүх хүмүүс ерөөдөө их их хөвцсөн заяа. Яг тийм нойтон газар штэ. Бороо орчихсон байсан, нойтон байсан. Гэтэ ерөөхдөө Рени тоглолтын дээр бүжигсэн бүх бүжигчид бол үнэхээр 100% гүйцэтгэлтэй байж чадсан. Хэдий газар нойтон байсан ч тоглолтоо бүр үнэхээр сайн авч явж чадсан. Дараагийн дуучин болохоор манай мэдих Уука гарч ирсэн. Ягаад Уука гэж хамгийн сүүлд гаргасан бэ гэхээр ерөөхдөө миний бодлоор бол Уука гэж бол Монголда нэлээд том ордог артистууд ялч хүн нэг нь. Мөн дэсэн Солонгос ирсэн артистууд байгаа шүү дээ. Big One, Blue гэдэг. Тэр хоёртой ерөөхдөө энэ зэрэгцүүц хэмжээний ерөөд артист ялч хүн нэг нь. Уука гэж бол ялч хүн амар бест дуулт юм байлаа. Тэгээд дээрээс нь бүжигчт нь ч амар сайн байлаа. Тэр бүжигчдийн дэглэлт болон тэр харц те тэр бүгд нь үнэхээр гүйцэтгэл маш сайн байсан. Тэгээ Уука гэсэн ерөөхдөө тайзлага маш сайн хайцаж ярьд юм билээ. Тэгээд хүмүүсүүдээ хараад, камерлууд хараад нэлээд мундаг санагдсан. За дараа нь болохоор Блүү гарч ирсэн. За Блүүг бол Монгол бол 2 дахь ирж байгаа. Тэгээд гарч ирэхдээ ерөөхдөө яаж гарч ирсэн бэ гэхээр ерөөхдөө гарандаа дарс аваад гарч ирсэн. Тэгээд ерөөхдөө нөгөө тоглолтынхаа уур амьсгалаа нэлээд жүжиглэлтэйгээр орж ирсэн гэх юм уу. Тэгээ Блүүгийн дуунууд ч өөрөө айгүй амар кул дуунууд байдаг шүү дээ. Нэг амар ингээл
Жон bad guy шиг те нэг тиймэрхүү дуунууд байдаг. Тийм ч учраас гартаа дарс бариад гарч ирсэн болов гэсэн бол бодол байна. Бүжигт нь ялчгүй өөрийнх нь дууг бол амар нэлтгэж бүжиглж байгаа юм билээ. Гэхдээ бүлүүдээр нэг анзаарсан нэг юм байсан. Тэгээд ерөөхдөө маш их даруухан хүн хэрнээ дуу нь болохоор ерөөхдөө жоохон тиймэрхүү төрлийн юм шиг санагдсан. Тэгээд яаж байгаа вэ гэхээр тэр нэг малгай авж байгаа хэсэг одоо тийс төрсөн байхгүй. Аваал болол ярьж байгаа өнгө тэгээд тэр даруухан байдал тэр бүгд амар гоё өөрийг нэлтгэж байгаа. Тайзан дорлоо айгүй тийм good guy юм шиг санагдсан. Тэгээд тэр тоглолтыг үзэх хүмүүс ч ялчгүй тийм уур амьсгал мэдэрсэн болов уу гэж ер нь бодож байна. Hello. Can I sing one more? Гэхдээ нэг амар сонирхолтой юм нь юу байсан бэ гэхээр яг тоглолтын үеэр ууж харуулсан. Тэгээд энэ хэсэг жоохон илүү байсан болоо да гэсэн ерөөдөө бодол байгаа. Тэнд бага насны хүүхдүүд бол нэлээд байсан. Тэгээд тэр үед яг ууж харуулна гэдэг бол яг зохимжтой байсан уу гэдэг дээр бол миний хувьд ч гэдэг ер нь жоохон эргэлзэж байна. Гэтэ блүү болохоор өөрөө албаар жүжиглэж байгаа юм шиг надад санагдсан. Яагаад вэ гэхээр уусныхаа дараа огих ч юм уу те гахах ч юм уу тиймэрхүү реакшн бол гаргасан. Тэгээд тэрийг нь ерөөдөө харчаад ер нь их уудаг төлөв хүн юм болов эсвэл нөгөө эмиг зүтсэн байсан шүү дээ тэр нь загалмаатай байсан. Крисчэн хүмүүс ч ерөөдөө солонгос нэлийн айгүй их байдаг. Тэгээд дээрэс нь ариг дарсаг бол нэлээ хэрэглэхгүй тал руугаа байдаг учраас ерөөдөө ууж байгаа гэсэн тоглолтын нэг хэсэг байсан болоо да гэсэн бас нэг нөгөө талын нэг үнцэг бол гарч ирсэн. Гэтэ ерөөдөө тоглолтын заяа guys. P болон Web-ны рекламууд амар их авсан. Ялчгүй ивент гэсэн учраас тэгж явж байгаа гэдэг мэдчихлээ л да. Гэтэ ингээд жоохон халамцуу согтуу хүмүүс байсан. Тэгээд жоохон хүүхдүүд тэр тоглолтыг үзэж байгаа. Тэгээд дээрэс нь хажууд нь зогсож байгаа учраас тэр хэсэг жоохон илүү байсан болоо да гэсэн бодол байгаа. Дээрэс нь K-pop ч өөрөө жоохон бага насны хүүхдүүд нэлээд үздэг тал руугаа штэ. Ялангуяа дараг бол бага насны хүүхдүүд нэлээд үздэг юм байлаа. Тийм ч учраас ерөөхдөө жоохон илүү байсан болоо да гэсэн бол бодол байна. Тэгээд тайзан дээр бас нэг амар сонирхолтой анзаарчихсан. Тэр нь юу вэ гэхээр яг уртлын нэг ихч бүр хэрэлдэж байгаа байхгүй юу? Яаж хэрэлдэж байгаа вэ гэхээр бичлэг хийх гэдэг нэг селфи гарны юм байдаг шүү дээ. Энийг болохоор хашлагныхаа цаана тавина гэдэг хүмүүстэй хэрэлдээд хүмүүсийг өөрлөгөө нэг шахуулахгүй байгаа байхгүй юу? Яг өөрийнхөө талаа шахуулахгүй байна гэдэг бол болж байна. Гэхдээ тэр чинь маш олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ урагшаа аль хүзийг хүсэж байгаа хүмүүс байдаг. Тэнгүүл өөрлөгөө ойртуулахгүй гэсэндээ хүмүүсийг түлхэж байгаа байхгүй юу? Би болохоор өөрөө түлхэгдсэн. Тэгээд жоохон би бичлэг хийвэл болоо гэсэн шиг жоохон амиа ботсон зүйл бол тэр тоглолтод нэлээд анзаарчихсан. Үл болохоор ялч аим кул дуучин юм билээ. За дараа нь болохоор цөвөөний моны дараа гарч ирсэн. За дараа бол бүр үнэхээр ярилтгүй амар шуугуулж гарч ирсэн. Өө тийч хой нуур зөө хүмүүс ойрлоо бүр хөө дараа гэж алж байгаа юм чинь. За одоо цөвөөний моны дараа гарч ирж байгаа. Яг мөн байх магадaltaй гэж бодож байна. Тэгээ одоо үзээ. Цөвөөний моны дараа яг тэгээ би бас тийм байна дараа. Гээл ерөөхдөө бас хүлээлттэйгэр хүлээсэн. Би ч гэсэндээ дараагийн зарим дуунуудыг бол мэднэ. Тэгээд ялч хүм эздэг дуушин гарч ирж байгаа учраас бас биц амар догтлчихлоо. Тэгээд дараа болохоор хөөрхөн Монгол хэл сурчсан байлээ. 네, 다시 한번 인사드리겠습니다. This is Sundara Park, Sandano. Дараа гарч ирээд дуусан заяа. Тэнгүүл нэг анзаарсан юм нь юу байсан гэж бүр амар фит байсан заяа. Ингээд жимж явдаг, хөвлийн булчин бүр үнэхээр хөдөлмөр орж байгаа байхгүй. Тэгээ би өөрөө бас фитнес явдаг учраас тэр талаар нь ингээд харах юм бол мэдээж маш их хүч хөдөлмөр зарцуулж ингээд фит болж байгаа байхгүй юу. Дараа гарч ирээд дуусныхаа дараа өгөөд цаг агаар маш гоё яана гэж хэлсэн. Тэгээд надад үнэхээр таалагдж байна гэж хэлсэн. Гэтэ тухайн үеийн цаг агаар заяа Монголд бол үнэхээр муу цаг агаар байсан заяа. Йоо бүр амар бороо орж моронготлаа. Амар хүүтэн заяа. Би өөрөө амар даарж байгаа шүү дээ, тийм. 90 тонны хүмүүс хэлж байгаа байхгүй юу. Өнөөдрийн цаг агаар үнэхээр муу байна гэж ярьж байгаа байхгүй юу. Тэнд зэ 90 тонны хүмүүс хинхэн дулаан авцтайсан газар. Гэтэ дараа болохоор өөрөө дараагүй юм шиг байлаа. Бүр үнэхээр халуун байж гэж бүр хэлсэн. Би болохоор дотроо болохоор яа өөрөө солонгос улс нэлээд чиглээ нэлээд халуун орно штэ. Тэгвэл Монголын энэ хүүтэй агаар яг өөрт нь яг халууцуулсан уу гэдэг дээр жоохон эргэлзэж байна. Гэтэ өөрөө л хэлсэн юм чинь тийм. Итгэж байна. Нэр зүгээр нэг халууцаа зогсохгүйгээр биднээс болж халууцч чана гэж хэлсэн. Тэр нь бүр үнэхээр сонирхолтой санагдсан. 굉장히 뜨겁네요. 지금 의상이. Гэтэ та бүхнээс удаад би үнэхээр халууцж байна. Тэгээд цөвний оны дараа яасан бэ гэхээр цомгийн дуунууд нь их биш байсан учраас цөвний моныхоо дуунуудаас дуулж эхэлсэн. Та нар нөгөө lonely гэдэг байдаг шүү дээ. Lonely гэдэг тэр дуу. Би нэг амар сайн дуулж чадахгүй. Гэтэ тэр дууг бол дуусан. Тэгээд тэр дуу үнэхээр надад хүлээлтийг давсан. Тэгээд
Тэгээд ерөөхдөө дараа Монголд ирнэ гэж амлаад ерөөхдөө тайз руу гарсан. Тэгээд төгсгөлд нь манай нөгөө тоглолтын гол эзэн болох Рейн гарч ирсэн. Рейн ч өөрөө K-drum тоглож ирсэн, өөрөө дуучин, бүжигчин, айц хогч юм бэлээ. Маш олон зүйлийг хийд юм бэлээ. Настай хамт явжсэн найз мөр хүртэл хэлж байгаа байхгүй. Бүр Рейн гарч үнэхээр гал үлээ. Энэ л надад үнэхээр хангалттай гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ Рейн гарч ирэнгүүтлээ ерөөхдөө дуулсан, тэгээ дээрээс нь бүжгэлсэн. Хажуу нь хүмүүстэй нэлээд харилцсан тэгээд. 오른쪽. Маргааш ба. 1, 2, 3, 4. 굉장히 만족스럽습니다. Маргааш яханд үнхээр сэтгэл хөдлөмжтэй байна. Тоглолт дундуура зогсоогон гутлаад хүмүүстэй яриад байсан. Тэгээд зарим хүмүүс болохоор миний хэлж байгаа юмыг дөөрөхгүй байж шигүр хэлж илээ. 약간 오른쪽이 조금 부족해요. Ерөөдөө энэ тоглолтын гол эзэн гэдэг өөрөө амар мэдэрсэн. Тэгээд өөртөө амар ихтгэлтэй. Тийм ч учраас хүмүүсүүд амар хуурайлсан болов гэж бодож байна. Грэнд болохоор манай монгол хэл нэлээд хэцүү санагдсан юм шиг байна. 그럼 다 같이 혹시 다 같이가 뭘까요? За тэгэхээр бүгдээрээ таваач гэдэг бүх үг юм болоо. 죄송합니다. 너무 어렵네요, 발음이. Дуудлага нь өстой хэцүү юм байна. Энэ тагаачи гэд хэлээд байгаа энэ үг нь юу гэхээр хамтдаа гэсэн солонгос үг. Энийг л хийж нэлээд хэцүү байсан шиг санагдчихлээ. Рэний гарч ирэхэд миний хойно ингээд цэцэгтэй хүн байсан байхгүй. Тэр хүн цэцгээ өөх гэсэн чинь ингээд Рэн нааша харахгүй заяа. Тэгээ яаж байгаа тайзны хажууд байгаа хинэ яг хажуу хойно зогссон учраас Рэн нэг нааша харахгүйсэн заяа. Тэгээ Рэн тайзнасаа бууж мууж ингээд тойрж мөрж авсан заяа. Тэр хэсэг бол үнэхээр бас найс байлээ. Тайзтай бол нэлээд сайрцтай юм билээ. Яг л уука шиг. Тэгээ миний хойноос ихч бол цэцгээ өгж бол чадаагүй. Тэгээд хүмүүс зөндөө орилсон. Би ч хөдлөр цэцгийг нөхөх гэж орилсон. Тэгээд сүүлдээ би хэлж байгаа байхгүй. За цэцгээ шидчих юм уу гэсэн чинь тэр ихч бол шидэхгүй л гэсэн. Тэгээд ямар тааж шидэгүй. Гэтэ Рэн гарсан чинь миний хойно ингээд манай монгол артистууд болох Наки Баяр Цэнгэл ах нар байсан. За хэлцгээе. 음악 주세요. Урлагийн хүн ч болооч тэр юм бүр амар сэтгэл хөдлөлттэй юм бэлээ. Тэгээд бүр баярлж байгаа, хэлж байгаа нь хойно бүр ярьж байгаа сонсож байгаа байхгүй юу. Би ч бас ингээд тэр эцтэйгээ бас бичлэг хийгээд дамжуулсан. Тэгээд дахиад жоон цаг байсан болгоо ярилцсан болсон. Тэгээд тэнд бас амар санаагийнхан байсан. Тэгээ бас нэлээд мундаг артистууд тэр бол тоглолтог бол үзчихсэн юм байлээ. Рэний түүхийг харах юм бол Рэн тайзан дээр гарч ирэхдээ хөдөө 42 настай байсан. Рэн 1982 оных юм байлээ. 40 гаруй настай гэхэд бүр үнэхээр залуулаг золбоотой. Бүр насандаа байхгүй ирч хүчтэй юм шиг санагдсан. Рэний Википедиаг харах юм бол тэрээр 18 наснда чихрийн шижин өвчнөр ээж байгаа алдчихсан юм байлээ. Тэгээд ерөөхдөө урлагийн талбар руу хөл нийлүүлж халахад зүгээр нэг амжилт олоогүй Discovery Hip Korea-д нэрээ дэвшүүлээд тэр тусалд ерөөхдөө орох гэж байсан бодоо шидэд удаа татгалцсан юм байлээ. Тэнгүүл бүр амар сонирн заяа. Маш нэг сонирн байдлаар ингээд татгалцсан юм байлээ. Тэр нь яг юу байсан бэ гэхээр ингээд хэдий ингээд дуулж бүжиглж байгаа нь айгүй сайн юм байна. Үнэхээр мундаг юм байна. Гэхдээ давхраа байхгүй гэдэг улмаас юу гэдэг татгалцсан байгаа байхгүй юу. Мэдгүй би нэг амар урлагийн хүн биш учраас юм давхраатай байна уу байхгүй юу. Тийм амар нөлөө үзүүлдэг юм байх та гэж ерөөдөө бодож байна. Рэний ерөөдөө хичээл зүтгэл шаргуу хөтөлмөрийг ерөөдөө үнэлээд GYP Entertainment ерөөдөө эсвэлжсэн юм байлээ. Бэлтгэл сургалтын үеэр ерөөдөө Рэн нөөц бүжигчин гэж байдаг шүү дээ. Тэр бүжигчнэр ерөөдөө байсан юм байлээ. Тэгээд яг өөрөөрөө хөдөлмөрөөрөө ингэж гарч ирсэн ерөөдөө хүмүүсийн маш их сэтгэлийг хөдөлгөж ерөөдөө маш их фэнүүдтэй болсон юм байлээ. Энэ болохоор миний сэтгэлийг бол маш их хөдөлгсөн. Ер нь давхраагүй байлаа гэд битээ өөртөө гомдоорой. За одоо би ч ингэж давхраагүй штэ. Харж байна уу? Давхраахгүй. Хэрвээ чи давхраагүй бол Рэн шиг амжилт үзүүлнэ л гэсэн үг. Тэгээд Рэн ерөөдөө тоглолтын явцад маш олон удаагийн давтамжтайгаар энэ тоглолтыг дуусгачих уу, хамтаа зоолж чадахгүй байна гэсэн сэтгэлүүдийг хэлж илээ. 이래서는 재밌게 놀 수가 없어요, 여러분. Та нар ийм баг дуутайгаар өнөө оройг зугаацаж өнгөрөөж чадахгүй. Гэтэ энэ яг бидний хурцлж гинөө эсвэл яг үнэхээр жихнээсээ тийм байсан уу гэдгийг бол би хэлж мэдэхгүй байна. Надад бол үнэхээр монголчууд бүр үнэхээр сайн тэмцсэн. Тиймэрхүү хүлээлттэй хүмүүс зөндөө байсан. Тэгсэн чинь нэрэн гэсэн ороод өгсөн заяа. Гэтэ олон удаа тэгж хэлэнгүүт төгсөлтөө явахтаа ч хүртэл яг за би явлаа гэ. Тэгээ яг ингээд явааг одоо нэг явахгүй байжгаад нэг ингээд албаар нэг ингэж явах гэж байгаа юм шиг ингэж явдаг штэ нэг хүмүүс ингээл за би явлаа. За би явлаа штэ гэл ингэж тэгээ ингэдэж штэ. Яг тэгсэн заяа. Явлаа штэ гэл за энэ ингэ явахгүй баха те. Ингээ Рэн явахгүй баха гэл.
Наач фраг. тийм ээ супер концерт таалагдав. Манай монголчууд ерөөхдөө таалагдсан болоо таалагдаагүй болоо гэсэн ерөөхдөө маш их хэрэгэлзээ сошиал медиа дээр нэлээд явж илээ. Тэгээд энэ дээр болохоор миний үнцэг юу вэ гэхээр магадгүй жоохон өөрийнхөө фэнүүд нь жоохон хүлээлээс жоохон доошо байсан болов гэсэн бодол байна. Яг тэр өмнөх нь нөгөө Rocket Bean тоглолт болчихсон. Тэгээд тэн дээр нэлээд их хүмүүс ирсэн учраас Rain дээр болохоор нэлээд төсөөсөөс нь жоохон бага хүмүүс ирсэн болов гэсэн бодол байна. Тэвч учраас нэр ингэсэн яваад өгсөн учраас тэгээд ялчгүй тэгээд дуусгасан. Тэгээд сүүлд сатаа гарч ичээд ивент тэгчтэй дахиж зарлаад тэгээд ихэд тоглолт дууссан. Хамгийн сүүлийн мөчд болохоор нэлээд хог хаяглууд үлдсэн. Тэгээд яг волонтер хийж байгаа тий. Тэр хүмүүс нэлээд амар ачаалтай байсан болов гэж бодож байна. Яг тиймэрхүү ивентийн дараа хэдүүлээ яг өөр өөртөө хогнуудаа хогийн савд хайчсан бол ядаж нөгөө арт байж байгаа хүмүүсүүд чинь ядчил нэг ачааг нь хэдүүлээ хөнгөлөх боломжтой. Тэгээд эдгээр түрээ докюментари бичлэг маань өндөрлөж байна. Хэрвээ тань сонирхолтой таалагдсан бол та лайк дараа subscribe дараад өгөөрэй. Энэ надад хүрэж байгаа маш том тусууд байна шүү. Тэгээ нэр ийм бичлэг хийхэд бол хэрэг цаг зарцуулсан гэж бодож байна баха. 8 цаг заяа. Яа, 8 цаг яг суугаад бэлдээд тэг хийнэ гэдэг бол үнэхээр их хүч хөдөлмөр юм байлээ. Тад минь тэрийг минь үнэлээд лайк дараа subscribe дарахаа бити мартаарай. За тэгээд дараа шимжлэхээр уулзцаая.